Нэгдүгээрт нь маш энэ 5 үгний дараа тэн ялгын даврыг залах ёстой. Тэн ялгын даврыг залах сурнаг бол тэн ялгал 7 оронтой байд. 7 орон дотор нэрлэхийн тэн ялгал давар байхгүй. Бусад 6 бүр давартай. Хараалахын тэн ялгал, өх оршин тэн ялгал, үйлдэхийн тэн ялгал, заахын тэн ялгал, гарахын тэн ялгал, хамтрахын тэн ялгал бүр 6 орон. Тэр бүр өөрийн биеийн заасан давартай. Тэгвэл маш энэ А гэдэг үгний дараа нэгдүгээр хараалахын тэн ялгал залах. Хараалахын тэн ялгал чинь И, Н, 3 байдаг. А гэсний дараа алин залгана? И-ийг залгана. И-ийг залгана. Уун болохгүй уун гівчл төгсгөний дараа. За тэгвэл саран гэдэг үг нь хараалахын тэн ялгаад И, Н, алин залгана. Энээр төгсөн биш. Тэгвэл гагцсан мөөгөл залгаж байна. Өөрөөр энээр төгсөн үгний дараа нуу давар зав наад хоёрыг залгаж болохгүй. Залах ёсгүй дөрмөж үтгэдэг. Тэгвэл үүнээс өмнө би саран гэсэн үгний дараа маш одоо юу гэж залгав? Заахын тэн ялгаад заа. Заахын тэн ялгаас ГИ байд. Игшил төгсөн үгний дараа Г-ийг залгаад гівчл төгсөн үгний дараа И-ийг залгаад гівчл гэсэн дэвсгэр үсгэж. Тэгвэл багыг залгана гэсэн. За найрс гэсэн үгний дараа маш одоо өх хоршин тэн ялгаад заа. Өх хоршин тэн ялгаад дуутуу хоёр давхартай. Дуу игшиг болоод зөөлөн дэвсгэр үсгэж төгсөн үгний дараа залгана. Туун болохоор чинь хатуу дэвсгэр үсгэх болоод гівчл төгсөн үгний дараа. Өөрөөр хатуу дэвсгэр үсгэж төгсөн үгний дараа залгана гэсэн. Тэгвэл энэ найрс энэ чинь хатуу дэвсгэр. Зөөлөн хатуу дэвсгэр бас мэдсэн байна. Тэгвэл чи одоо энийг зөв залгаж. Ту. За сонгосны дараа маань одоо үйлдэхийн тэн. Үйлдэхийн тэн бол бээр иер байд. Бээр нь игшил төгсөн үгний дараа. Иер нь гівчл төгсөн үгний. Өөрөөр дэвсгэр үсгэж төгсөн үгний дараа. Солон игшил төгсөн. Бээр. За гэр гэдэг дээр одоо маш одоо урдаар энийг залгаж байна. И, Н хараалахын тэн ялга. Гэр гэдэг нь юу вэ? Гэрийн ууны залгаж байна. Ууны залгаж байна. И-ний залгаж байна. Игшил төгсөн дараа И-нийг залгана. Гэрийн. За тэгвэл дараачийн энэ 5 өсөлт орвол энэ давхар нь бүр биччихэ. Өөрөөр хэлбэл энэ давхар нь бүгдийг залгаж болохгүй. Яа нэгийг залгах юм гэж. И, Н хараалахын тэн. Энэ дотроос нэг нь залгана. Муу үсний дараа алин залгуул таарна. Үзэг гарна. И игшил төгсөн дээр И-ний залгана. Энэ хоёроор үзвэл бээрээр алин залгана. Энэ чинь игшил төгсөн дээр энэ гівчл дэвсгэр төгсөн дээр. Энэ чинь энийг үзвэл энэ чинь игшил гэж. Тэгвэл энэ өх хоршин тэн. Тарган И, Н одоо энээр төгсөн. Миний хэлдэг энэм талд энээр төгсөн. Тэгвэл нуугад энэ хоёрын залгаж болохгүй. Дуутуу. Миний сая одоо хэлдэг. Игшил болоод зөөлөн дуу. Игшил болоод зөөлөн дэвсгэр төгсөн нь дуу. Хатуу болоод гівчл төгсөн туу. Энэ одоо юу? Зөөлөн дэвсгэр. Тэгвэл энэ. За энэ хөрс чам игшил төгсөн үгний дараа бээрийн залгаад гівчл төгсөн үгний дараа яэрийн зал. Игшил төгсөн. Бээр. Энэ хоёрын дөрөв игшил төгсөн үгний дараа энийг залгаад гівчл төгсөн үгний зал. Энэ хоёрын дөрөв айцхан. Шижил. За игшил төгсөн үгний дараа бээр гівчл төгсөн яэр гівчл дэвсгэр үсгэх. Яэрийн зал. Эс давруулаад гарахын тэн бол ээрч бол чиний дээр бүх чинь тогтдог юм бол эс дав бүр залгаж болно гэсэн үг. Иймээс энэ залгаж бүр болно гэсэн. За энэ бичиг болоод одоо энэ гівчл төгсөн. Тэгэхээр би дуу залгуулаад тийм хатуу дэвсгэр үсгэх төгсөн үгний дараа тууг залгана. Энэ ч хатуу дэвсгэр үс. Дээр бүр хатуу дэвсгэр. Энэ залгаж болохгүй. За заахын тэн игшил төгсний энэ гівчл төгсний дэвсгэр үс гівчл төгсөн. За тэгвэл одоо би энэ тэн ялгуулын давхар юм өдөрмөн жишээ тайлбарлаж